Сайн мэцгааны манайчуудаа Монтаригийн ертөнцид иргэн тавтай марилцгаанууд хэр өнөөдрийн нээлттэй уншлагын гол сэдэв бол тэр чигээрээ таны X-ийн тухай асуулгууд орсон бүтэн уншлага байна. Тэгэхээр уншлага нь эхлэхийн өмнө мэдээж сонголтын 3 хэрэгслэн гараад ирсэн байна. Өнөөдрийн сонголтын хэрэгслээр Lower Cervical Cart-ны 3 өдөр маань сонгогдоод гараад ирсэн байна. Та бүхэн маань илүү дутуу зүйл төсөөлөлгүйгээр, бодохгүйгээр логик тархи унтрааж байгаад зүрхээрээ мэдрэмжээрээ сонголтоо зөв сонгоод уншлагаа хүлээж аваарай. Мэдээж та бүхэнд таарсан, таалагдсан бол нэмэлт авахыг бол санал болгож байгаа. Тэгээд нэмэлтээр бол бас их гой сэдвүүдээр нэлийн гүнзгий мэдээллүүдийг бол хүргэж чадна гэдэгт итгэлтэй байна. Ингээд бүгдээрээ уншлагаа хүлээж аваарай. Ингээд 1-р группийнхэн маань уншлагатай тавтай морилно. За 1-р асуултан дээр бол маш олон хүзрүүд гарч ирсэн байна. Тэгэхээр эхний асуулга нь юу вэ гэвэл таны хувьд өөрийнхөө X-ийн тухай яг юу бодож байна? Харилцааны ерөнхийдөө өнгөрсөн дүр зураг нь юу байна? Та өөрөө X-ийн талаар бодол мэдрэмж, хуучин харилцааныхаа талаар бодол мэдрэмж гэдэг иймэрхүү асуултууд дээр мэдээлэл өгөх гэж байна. За энэ дээр гарсан үзрүүд бол Hanged Man, Star үзэр маань руу хараад Queen of Swords маань гарч ирсэн. Тэгээд Three of Wands, за тэр Shamanic Healing-ийн Slow Bar Steady and Ancient Wisdom ингээд гэсэн үзрүүд бол бүгдээрээ гарч ирсэн байна. За тэгэхээр энэ харилцаа бол ерөөхдөө та хоёрын амьдралд маш том хэмжээний туршлагыг бол өгч чадсан байна. Хосын холбоо илүү удаан хугацаанд нэгийгээ хүлээж ойлгох гэж оролцсон ч гэсэн заримдаа булгаагүй үссэн, гатсан нэг тийшээгээ хөдөлж чадахгүй тийм байдалд амгаалж байсныг энэ хүзрүүд нь бол илтгэж байна. За дамаан Star хүзэр маань өөрөө уруу харж бууснаар ирээдүйд итгэл алдагдсан байна. Мөрөөдөл итгэл зүтгэл тэр зүйл яг яаж харж исэн тэр нь ерөөсөө биелээ олоогүй гэх юм уу. Queen of Swords гарч ирснээр бол энэ харилцаанд яг сонсож байгаа та илүү ухаалаг, илүү бодтой, өөрийгөө илүү хамгаалсан байр суурьтай энэ харилцаанд оролцож байсан байна. Three of Wands маань гарч ирснээр холын ирээдүг бодож байсан ч гэсэн, ирээдүгээ холоор бодож байсан ч гэсэн энэ маань мэдээж биелээгүй ингээд салсан ийм харилцаа байгаад байна. Shamanic Slow Bar Steady болон Ancient Wisdom гарснаар энэ харилцаа нь бол таныг төвчээртэй байхад сургасан байна. Амьдралын гүн ухааныг ойлгуулахад мэдээж нэг алхам байсан байна. Та хоёрын өмнөх хосын харилцаа бол илүү сөрөг зүйлээр төвлөрсөн, бие биенийхээ дутагдaltaй талыг илүү харж ирсэн. Сайнтай муутай нөгөө хамтд нь хайрлна гэдэг зүйл бол байхгүй. Бие биендээ жаахан итгэл нэлээд нуурсан байж болно. Эсвэл нөгөө талаараа итгэл ивдсэн ийм зүйлс процессууд болсон байж болно. Илүү алдаагийн төлхөө олж хардаг гэх юм уу? Нэг нь алдчихвал чи ингэдэг үстэй, чи инглээ гэдэг ч юм уу тийм байдлаар дээрэс нь бие биендээ илүү эерэг зүйлийг бол өгч чадаагүй. Дандаа ингээд бие биенийхээ дутагдaltaй талыг, сөрөг талуудыг харсан, бие биенийхээ алтаан дээр ингэж суйрлаж зөрчил маргаанууд үүсдэг гэх юм уу. Иймэрхүү зүйлүүд болж байсан байна. Жаахан юм ширүүн харилцаа гэсэн, ширүүн дорив тиймэрхүү харилцаа байсан харагдаж байна. Тэгээд та хоёрын бас салсан гол шалтгаан дээр бол аялал байж болно. Ийш тийшээгээ холын зай бас их нөлөөсөн байж болно. Нэг нь ийш тийшээгээ явсан байж болно. Хол газар ажиллахаар сурахаар явсан байж болно. Хоорондоо ерөөхдөө холын зайтай байсан хосууд бас их хөвчлэн байгаа харагдаж байна. Хоёр харилцааны аль нэг талаас илүү нөгөө эрх чөлөөт байдлыг эрхэмлсэн, ерөөхдөө жаахан ингээд залхсан хостой байхаас ийм хайр дурлалын харилцаа гэхээс илүү ганц бие байхыг илүү дүүцсэн гэх юм уу? Илүү нөгөө эрх чөлөөг төлхөө сонгосон иймэрхүү зүйлс басан байж болно. Тэгээд бас нэг шалтгааны хувьд бол Ancient Wisdom гарч ирснээр хоорондын хоёр хосын аль нэг талаас эцэг эхийн оролцоо, ах эгчийн оролцоо, хамаатан садны оролцоо бас найз нөхдийн оролцоо бас их байсан байж болно. Нэг нь нөгөөхийн зөвшөөрдөггүй ч юм уу Дараагийн асуулга нь болохоор таны X тань яг юу хийж байгаа вэ? Амьдралд нь юу болж байна гэдэг дээр болохоор King of Pentacles, Seven of Swords, за тэгээд Transformation хүзрүүд,
courage руу гарч ирсэн байна. Таны ex амьдралтаа одоо илүү нөгөө материалог, тогтвортой байдал руу орж байгаа, санхүү ажил мэргэжлээ илүү чухалчилж байгаа ийм байр суурьтай харагдаж байна. Гэхдээ Seven of Swords гарч ирснээр бол таны ex бол хүм бүхнийг зарим зүйлсийг одоо нууж хааж байгаа, өөртөө илүү ашигтай байдлаар аливаа одоо зүйлийг шийдэж байгаа гэх юм уу? Нэг жаахан тийм залтай гэх юм уу тиймэрхүү өнгөс бас харагдаж байна. Transformation хүзэр гарч ирсэн амьдрал нь маш том өөрчлөлтийн үед орсон нэг илтгэж байна. Тэгээд тэр хүн бол өөрөө илүү зориг гаргаж шин замаа сонгох шаардлагатай болсноо өөрөө ойлгож байгаа. Тэгээд би өөрчлөгдөж байна, өөрийн замаа олох гэж байна гэж одоо өөртөө хэлж өөрийгөө илүү зоригжуулж байгаа. Нөгөө талаараа болохоор өмнө нь тантай байсан үеэсээ илүү өөртөө итгэлтэй болох, илүү зоригтой болох, илүү хүчтэй болох тийм өнгөс рүү одоо хувирч байгаа гэх юм уу. Нөгөө төгөөр илүү сэтгэл зүйн хувьд ч бай, материалын байдлын хувьд ч бай, нийгмийн статусын хувьд ч бай илүү зоригтой, хүчтэй болохыг эрмэлзэж байгаа ийм байдалтай харагдаж байна. Дараагийн асуулт нь болохоор салсан яг гол шалтгаан нь юу вэ? Сургамж нь юу вэ гэдэг дээр бол Nine of Pentacles гарсан, Page of Pentacles руу хараад буусан, Joy хүзэр гарсан, за тэгээ Lovers хүзэр гарсан, Sacred Space болон Past, Present, Future хүзрүүд бол бүгдээрээ гарч ий. Тэгэхээр энэ харилцаанд одоо нэг талаасаа хөгжих хүсэл байсан. Та хоёрын аль нэг талаас гэсэн. Хөгжих хүсэл байсан. Гэхдээ нөгөө талаас хангалттай одоо боловсроогүй гэх юм уу? Хангалттай одоо санхүүгээ хэвийн болгож чадаагүй, хангалттай одоо статустай байж чадаагүй, илүү хүүхчийн хандлага гарсан иймэрхүү тал байсан байна. Тэр нь болохоор өөрөө салах бас нэг шалтгаан байсан байна. Тэгээд амьдралын илүү нөгөө хурдтай байдал, өсвөлттэй зорилго энэ зүйл нь нэг зүгт байгаагүй. Хоёр хүн хоёулаа өөр байсан гэсэн үг. Нэг нь бол илүү тайван, илүү юм comfort zone доо ингээд тайван юу нөө хөгжиж барих зүгээр л ингээд энгийн сайхан ингээд тайван л бай гэдэг байсан бол нөгөөх нь болохоор илүү хөгжиж, хамт өсөе, хамтдаа суралцъя, хамтдаа гадагшаа явъя, хамтдаа хэл суръя, хамтдаа фитнест явъя, эрүүл мэндэд анхааръя, хамтдаа гүйе гэдэг ч юм уу. Тэнгүүд нөгөөх нь нөгөө талаас болохоор илүү тайван ийм байсан байж болно. Тэгээ энэ маань бол бас нэг шалтгаан болсон байна. За нөгөө талаар сүнслэг яг сургамж хичээл нь юу байсан бэ гэхэл Lovers дээр болохоор Past, Present, Future-ууд гарч ирсэн, Sacred Space гарч ирсэн. Тэгэхээр энэ харилцаа бол таныг сонсож байгаа моно таны сонголт хийхэд илүү сургаж өгсөн харилцаа байна. Тэгээ өнгөрсөн одоо ирээдүгөө илүү ойлгож дотоод нөгөө ариун орон зай гэдэг зүйлийг илүү хамгаалах нь чухал юм байна гэдгийг ойлгуулж чадсан харилцаа байна. Энэ бол та хоёрын заавал ингэж мэдээж дамжих хэрэгтэй юм туршлага байсан. Тэрнээс биш тийм та азгүйдээ юм уу, таны экс азгүйдээ, хэцүүдээ, зовлон зүдгүүр туулж ийн, салалт мэдэрч ийн гэдэг ийм байдлаар хүлээж авахгүй. Илүү нөгөө сургамж талаасаа сурсан, мэдсэн, туршлага хөндлөсөн тэр зүйлээ бас энэ талаасаа энэ харилцаагаас хараарэ гэж бас дамжуулж байна. Тэгээ мэдээж токсик зүйл тодорхой хэмжээгээр байсан уу байсан. Гэхдээ илүү нөгөө ариун бодол, ариун орон зай гэдэг зүйлийг бол ямар чухал болохыг ойлгуулах гэсэн ийм бас харилцаа байсан байна. Дараагийн асуулга нь болохоор тэр таныг бодож байна уу гэдэг дээр Tower хүзэр гарч ирсэн. Тэгэхээр таныг мэдээж бодно мартаагүй. Гэхдээ таныг бодохоор л одоо юу гэдгийг зүрхэнд нь маш юм зочроо, гуниг, харуулсал, одоо гинт нурсан энэ яг Tower буюу цамхаг шиг л тийм мэдрэмж төрдөг байхны. Тэгэхээр таны дурсамж түүнд бол амьдралын маш том эргэлтийн цэг болж үлдсэн байна. Энэ нь бол яг таны гэсэн амьдралд маш хүчтэй сэтгэл хөдлөл төрүүлсэн, маш хүчтэй одоо бодлыг төрүүлсэн, маш хүчтэй тийм нэг гэрэл нэгийн тасдгийн штэ тий яг тийм зүйлийг ингэж төрүүлж чадсан. Бас нэг нь өөрийнх нь буруу итгэл үнэмшил, буруу хандлага, тиймэрхүү зүйлс нь нурж унсан гэдгийг бол таныг бодохоор энэ зүйлс нь бол санагддаг гэх юм уу? Тийм бахны. Тэгээ Tower хүзэр бол өөрөө одоо мөхөл сүрэл гэж байгаа боловч нөгөө талаараа дараагийн шин төрөлтийг ингээд одоо илэрхийлдэг ийм хүзэр байгаа. Тэгэхээр таны талаар бодохгүй гэж байгаа биш, боддог. Гэхдээ таны тухай бодохоор маш хэцүү мэдрэмжүүд төрдөг гэх юм уу? Тэгж ойлгоорой за. Тийм учраас одоо бодохыг жаахан хүсэхгүй байх, аль болох завгүй байх, аль болох ажиллаа хийхтэй өмнөх зорилгоудаа ингээ хийх тиймэрхүү зүйлсийг бодож байна. Аль болох бодохгүй байхыг хүсэж байна. За тэр танаас салсандаа харамсаж байна уу гэдэг асуулган дээр болохоор Ace of Wands гарч ирсэн. Тэгэхээр тэр хүн мэдээж харамсаж байна. Гэхдээ нөхцөл байдал одоо нэгэнд салсан гэдгээр нь ойлгоод одоо шинэ эхлэл, өөрийгөө шинээр бүтээх тийм боломж гэж эерэг талаас нь хараад тэгээд энэ салтын дараа өөрийгөө дахин асаах тийм хүч, дахин асаах
гэрэл, гал, шин эрч хүч гэж харахыг хүсэж байна. Тэгээ та бүхний маань Монголын хүзэр тайлагдж байгаа. Хүү улбар шарунгийн хүзрийн ард бол soulmate гэдэг үг оршиж байгаа. Энэ харилцаа бол таны сүнсний хань буюу soulmate-ийн туршлага байсан байна. За тэгэхээр сүнсний хань тэр soulmate гэдэг чинь өөрөө заавал хамтдаа үлдэх ёстой харилцаа бол биш байдаг. Гэхдээ таны сүнсний үргэлжлэлийн замд бол заавал дайрч өнгөрөх маш чухал мэдлэг, туршлага өгсөн ийм хүн байсан байна. Дүгнэж хэлэх юм бол энэ туршлага маш том, бодиттой, маш ийм сүнслэг сургамж авчирсан ийм туршлага хөрөнгөлүүлсэн ийм харилцаа байсан байна. Таны экс бол амьдралдаа том өөрчлөлтүүдийг хийж авч байгаа юм байна. Танд үлдээсэн тэр сургамж нь бол өөрийгөө илүү хамгаалах, та өөрөө илүү ариун орон зайгаа чухалчлах тэр явдлыг бол сургаж өгч байгаа юм байна. Энэ харилцаа дууссан ч гэсэн та өөрийн ирээдүг илүү ухаалгаар бүтээх тэр боломжийг бол угаасаа үлдээсэн байна. За тэгээд та бүхэнд маань таалагдсан бол нэмэлт авахыг санал болгож байна. Тэгээд нэмэлтээр болохоор ямар асуулгуудыг хэлж өгөх вэ гэхээр X таны талаар юу мэдэрч бодож байна? Танд юу хэлхийг хүсэж байна гэдэг асуулганд харж өгье. Хоёрдугаар талаар та хоёр яг эргэж нийлэх үү гэдгийг харж өгөөд за гуравдугаарт хэрвээ нийлэх юм бол хизээ нийлэхээр байна. Бас ямар нөхцөл, ямар болцлыг хангаж иж нийлэх боломжтой болох вэ гэдгийг харж өгье. За дараа нь болохоор хэрвээ та хоёр нийлэхээргүй байх юм бол таны дараагийн шинэ учралтайгаа хизээ учрахаар байна гэдгийг харж өгөө. Тэрхүү шинэ учралтай учрах тэр ямар нөхцөл болцлыг бас хангах ёстой юм бэ гэдгийг тус харж өгнө. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор X-тэйгээ таны хувьд эргэж нийлэх хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдгийг бас харж өгөө. Ингээд бүтэн гайхалтай уншлага болсон байгаа. За тэгээд нэмэлтээ авахар бол бүгдээрээ нэмэлтээр уулзъя. Баярлалаа. Хоёрдугаар группыг сонгосон манайчуудын маань нээлттэй уншлагыг эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр эхний асуулга нь бол яг та өөрөө энэ харилцааныхаа тухай яг юу бодож мэдэрч байгаа вэ? X-ийн тухай ямар бас бодол мэдрэмжтэй байна вэ гэдэг дээр бол Ace of Pentacles, Judgment үзэр, Honoring your energy, means discernment үзрөөр гараад за эдгээр үзрүүд буусан байна. Тэгэхээр энэ харилцааг өөрийнхөө амьдралд одоо юу гэдгийг шинэ эхлэл, үн цэнтэй боломж мэтэр анх эхэлжсэн байж болно. Тэгэхээр нөгөө сэтгэлээсээ ирээдүйд ингээд хөрөнгө оруулалт ингээд сэтгэл зүрхнээсээ хөрөнгө оруулалт хийгээд энэ хүү нөгөө харилцаагаа илүү бодсноос урт хугацаанд илүү доктортой хэрэгжлэх ийм харилцаа болно гэж итгэж байсан байна. Гэхдээ яг цаг хугацаа өнгөрөхөд бол та өөрийгөө илүү нөгөө үнэлэх, өөрийн энергийг илүү хамгаалах тийм хэрэгцээ улам бүр ихээр одоо тодорхой болсон байна. Honoring your energy гарч ирсэн. Энэ хүзэр гарснаар бол та энэ харилцаанд өөрийгөө заримдаа мэдээж ингээ өөрийгөө алдсан, хит их зүйл ингээд өөрөөсөө зориулсан гэдэг иймэрхүү зүйлөө мэдэрч чадсан байна. Judgment хүзэр гарч ирсэн тий. Тэгэхээр танд ийм сүнсний сэрэлт, таныг ингээд сэрэх тийм дуудлага өгсөн. Энэ харилцаа зүгээр нэг хайр дурлал биш ээ тий. Харин сүнслэг ийм кармик юм үеийн үрийн үр байсан байна. Сүнслэг шүүлтээсэн байна. Тэгээд таны бас нөгөө дотоод сэргэлтийг сэрэж байсан ийм харилцаа байсан байна. Шинжлэл хэрэгтэй байсан байна тий гэдэг зүйлүүдийг бол ойлгуулж чадсан ийм харилцаа байна. Тэгээд discernment үзэр бас гарсан. Эхэндээ та Omis үзэртэй цуг гарсан байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө зарим охинуудыг, зарим одоо хайрын харилцаанд байсан процессүүдийг илүү нөгөө үл тоох гэх юм уу? Илүү тоохгүй орхио сайн одоо мэдрэхгүй байх те мэдрэмжээ дарах, дотоод боолоогоо дарах, сүнслэг байдлаа дарах, илүү бодит байдлыг харах бэрхшээлтэй юм саад тутгартай байсан гэсэн ийм одоо зүйлийг бол илтгэж хэлж байна. Тэгээд нөгөө талаар бол та яг энэ харилцаанд зүүн совингоо хэсэг хугацаанд зүүн совингоо хаасан те хит их бас гал халуун байсан, хитрхи их дурлсан те ийм байснаасаа болоод яг бодит байдал юу болоод байна, яагаад байна гэдэг зүйлүүдээ ерөөсөө тодорхой харж чадаагүй ийм харилцаа байсан байна гэсэн ийм байр суурьтай бодолтой байна. За тэгвэл дараагийн асуулга нь болохоор таны X яг одоо ерөөхдөө яг юу хийж байна те ямар нөхцөл байдалтай байна гэдэг дээр болохоор Tower хүзэр гарч ирсэн. Тэгэхээр яг гарлага маш ийм огцом том үе шат, том өөрчлөлтийн юм үе шат дээр явж байна. Тэгэхээр Tower нь бол мэдээж хуучин дээр тогтсон амьдралын хэм маяг, хандлага, итгэл үнэмшил тийм зүйл нь бол тэр чигээрээ нурж байна. Шинэ эхлэлд хүрэх тийм зайлшгүй тийм нөхцөл байдалд ирснийг бол харуулж байна. Энэ салалт нь бол өөрөө бас юм бүх нөгөө бодсон, сансан бүх зүйлийг бас нураасан байж болно тийм.
энэ салхилтаас үүдэлтэй юм тавруу зэрэг гарч ирж болно. Цасны дараа бол бас энэ хорвоошнцоос ирж байгаа энергийн нэг том цохилт урсгалд бас өртөж явна гэдэг ийм мессеж ирж байна. Тэгээд 4 of Pentacle уруу гарч буусан. Тэр хүн бол яг одоогоор бол хитрхи барьцалцсан гэх юм уу, барьжсэн тийм зүйлсээ материалын зүйл эсвэл таних жиж болно. Танихт ингээд илүү барьжсэн, контролжсэн байж болно. Иймэрхүү зүйлийг тавьж суулгах одоо хэрэгтэй болсон гэдгийг бол ойлгож байгаа ийм зүйл байна. Тэгээд emotional release бас уруу харж буусан. Healing energy тэгээд цуг гарсан тий. Тэгэхээр энэ хоёрын хослол бол яг таны илүү гүн гүнзгий сэтгэл санааны шархаа эдгэж байгаа тэр процесс дээр дотоод ингээд суллтыг хийж байгаа тийм зүйлд болж ин л доо. Тэгэхээр нөгөө healing буюу тэр эмчилгээ болж ин гэсэн. Тэгээд dice бас цуг гарч ирсэн. Яг одоо бол таны эгсийн амьдралд маш тодорхойгүй, нэлээ эрсдэлтэй, том шийдрүүдийн мөчүүд тулгарсан. Ямар чиглэлд явахаа мэдэхгүй, бүх зүйлд ингээд яг шоу хайж байгаа мэтэр азаа үдсэн тий. Тиймэрхүү байдалтай хандсан. Тодорхой яг чиглэлгүй, дараагийн алхам төлөвлөгөө гаргаагүй, ерөөхдөө яг нөгөө энерги болон шархуудаа өөрийгөө бүх зүйлийг юм эдгэж байгаа, сулж тавьж байгаа яг тэр үе дээр байна. Тэрнээсээ одоо яг үүнээс хойш ийм одоо хүнтэй учрыг гэдэг ч юм уу ажил төрлөө ингэж инээ тэрэ гэсэн тийм зүйл болоогүй. Яг нөгөө өөрийнхөө хатагаан ажиллагаа хийж байгаа, ажиллаж байгаа ийм одоо процесстэй байна гэж харагдаж байна. Дараагийн асуулт нь болохоор та хоёрын гол салалтын шалтгаан нь юу вэ гэдэг дээр болохоор Ten of Swords уруу гараад Seven of Pentacles маань гарч ирээд Sacred Space-ууд гарч ирсэн байна. Та хоёрын яг харилцаанд илүү удаан хугацаанд хоримтлагдсан нэг тийм сэтгэл зүйн дарамт тэгээ маш олон юм шархууд байсан байна. Тийм учраас энэ нь яг нэг мөсөн эцэстээ яг тесрэлт болсон гэх юм уу. Тэгээд одоо салсан ийм харилцаа байна. Ten of Swords маань бас нөгөө уруу гарч байгаа маань болохоор энэ харилцаа бүр мөсөн яг хил хязгаар гэж байдаг бол тэр хязгаартаа хүрсэн, тесрэлт үүссэн, тэгээ салсан гэх юм уу. Та хоёулаа шархнаасаа эдгэж сурах тийм шаардлагатай байсан ийм харилцаа байсан байна. Нөгөө шархаа эдгэх биш, нөгөө шархаа нэмж явсаар агаад одоо хүний хосын харилцаанийч бай, хүнийч бай ингээд нөгөө хүний аливаа юм хил хязгаар гэдэг зүйл байгаа шүү дээ. Тэрэндээ яг тулаад тесэрсэн ийм харилцаа байна. Seven of Pentacles гарснаар болохоор энэ харилцаанд маш их юм цаг хугацаа, хүч хөдөлмөр, өөрийн хөрөнгө оруулалт, төвчээр гэдэг ийм зүйлүүдийг гаргасан ч гэсэн харамсалтай нь яг ботсон тэр хүлээлт үр дүнгийн дагуу бол байгаагүйг илтгэж байна. Энэ харилцаанд бол та хоёр бол яг хөрөнгө оруулах юу бэ бүгднийг хийсэн юм байна. Гэхдээ харамсалтай нь бол үр дүнд хүрээгүй байжээ. Тэгээ Sacred Space болохоор та хоёрын яг харилцаанд яг өөрийн тэр орон зай, хувийн орон зай, хүндлэл гэдэг зүйлийг хадгалах тийм орон зай бол тутсан байна. Ингээд харилцаа яг нэг тал руугаа хитрхи хилбигээд харилцан тэнцвэр алдагтаад ингээд салсан юм харилцаа байгаа байна л да. Тайван орон зай байгаагүй. Ерөөхдөө мөнхийн маргаан байж болно, мөнхийн үйл явдал, драманууд байж болно, тийм мөнхийн тэмцэл зөрчил байж болно. Огт тийм тайван байгаагүй, орон зай, хоорондын харилцаа юм ариун байгаагүй, тийм нэг мөнхийн драматай, тийм үйл явдалтай, процесстай нэг юм ийм байсан л байна л да. Яг энэ харилцаанаас та хоёрын хувьд хоёулаа тийм сүнслэг хогтгоондоо яг ямар сургамж, ямар хичээл сорилыг давсан, ямар хичээлийг сурсан, ямар сурамж сурсан бэ гэдэг дээр болохоор Two of Wands гарч ирсэн. Тэгэхээр ирээдүгээ илүү томоор харах, ирээдүгээ бодох, тий зөв чиглэлээ сонгох гэх юм уу. Тэгээ тодорхой хэмжээний яг зөрөгтэй шийдвэр гаргах тиймэрхүү зүйлийг бол суулгаж чадсан, сургаж чадсан ийм харилцаа байна. Шийдвэр гаргаж чадахгүй ингээ хоёрын хооронд ингээл маш их цаг хугацаа, энерги бүх зүйлийг ингээд явуулаад идэв штэ тий. Яг тэрийг яг сургаж чадсан. Аливаа зүйл болохон байгаад ирэхээрээ эсвэл буруудаад ирэхээрээ таслан зогсоох шийдвэрийг зөрөгтэй гаргах. Эсвэл юу гэдгийг тодорхой хэмжээний төвчээр шаргуу байдал, тууштай байдал дутагтаад ирвэл яг түүндээ үнэнчээр дуусгах ч гэдэг юм уу тий. Үр дүнгийн үзээд, эцсийн үзээд дуусгах гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдалд ийм шийдвэр гаргах чадварт бол сургаж чадсан байна. За нөгөө төгөр болохоор яг Nine of Swords маань уруу харж буусан. Тэгэхээр нөгөө айц гэдэг зүйл, гэмшил гэдэг зүйл, өөрийгөө юм буруутгах, тиймэрхүү сэтгэлээс чөлөөлөгдөхийг бол заасан байна. Илүү нөгөө юмны цаадах, утгыг харах, юм илүү холыг харах, хичнээн хэцүү байгаа үед ч гэсэн гэрлийг олж харах, тийм сөрөг зүйлээс, сөрөг орчноос, сөрөг харилцаанаас салах тиймэрхүү зүйлсийг бол зааж өгсөн байна. Тэгээд Inner Journey маань уруу гарч буусан. Тэгэхээр та хоёрын харилцаа бол илүү гүн гүнзгий дотоод тэр аяллыг шаардж исэн ч гэсэн та
та хоёрын бол дотроо гүнзгий харж бол угаасаа чадаагүй байгаа нь бол хэлт байна. Тэгээд duality бас уруу харсан. Тэгэхээр харилцаанд эсрэг тесрэг үзэл, туйлшрал байсныг бол ойлгуулж байна. Тэгээд та хоёрт бол яг л үзэл бодлын, хандлагын өөр юу байдгийг бие яаж авч явах уу, харилцааны гэд бүх зүйл бол ингээд тис өөр байсан сүнснийхээ төвшөнд юм нэгдэл хийж чадаагүй хоёр өөр хүн ингээд хоорондоо өөр өөрийнхөө байх га зөрөлцөөр байгаад ингээд тесэрсэн гэдэг ч юм уу тийм иймэрхүү зүйл байна. Сүнсний нэгдэл хэрэгтэй юм байна. Зөвхөн ингээд хоёр хүн хоорондоо шийдвэрээ гаргаад гэрлээд эсвэл үерхэд хамт амьдраад одоо яадгийн ингээд явах биш юм байна. Хүн гэдэг чинь одоо тийм царайгаараа нийлдэггүй юм байна. Биеэрээ зөвхөн нийлдэггүй юм байна. Үзэл бодол, итгэл, үнэмшил сүнснийхээ төвшөнд нэгдэм байна гэдгийг ойлгосон, энийг сургасан ийм хичээлийг заасан харилцаа байсан байна. Lower Circle картаас та бүхэн сонголтоо хийсэн байгаа. Тэгвэл сонголтын Lower Circle-ийг бол тайлж өгөхөд та хоёрын салалт бол зовлон мэт санагдсан байж болно. Гэхдээ яг үнэндээ бол энэ нь яг маш өндөр зорилготой ирээдүйн тэрхүү нөгөө адислал, ирээдүйн тэрхүү бэлэг ирж байгаа бэлэг ирээдүйн тэр ажлын гол үндэс болж байна гэж хэлж байна. Сонголтын картанд хийж захиж байна шүү. За тэгвэл таны X таныг яг бодож гин үү? Бодож байгаа юу гэдэг дээр болохоор Hermit үзэр гарч ир. Таны X таныг илүү гүн дотооддоо юм эргцүүлэлдээ байнга иргэн санаж ин гэсэн. Яг гаднаа ингээл бодоол санаал ингээл суухгүй ч гэсэн нөгөө сүнснийхаа бүр ингээ гүндээ бол таныг ингээд үргэлжид ингэж одоо эргэж санаж ин гэсэн үг. Сүнс нь таны сүнсийг хайж ин гэсэн үг. Тэгэхээр энэ бол зүгээр нэг гадаг процесс биш. Ийм байгаад байна. Таны X таны тухай бодол нь илүү тодорхой нэг юм хэлбэр дүрстэй биш гэсэн үг аахгүй юу? Яг ингээд ийм тариалаг сайхан хүн байсан шүү, халамжтай хүн байсан шүү гэд тэр утгаараа биш. Харин ч юу гэдэг юм илүү нөгөө намгүй, чимээгүй юм дотоодын яг төвшөндөө юм эргцүүлж байгаа байдлаар тэр хүний дотор та орчиж байна. Энэ нь бол одоо юу гэдэг та хоёрын холбоо зүгээр нэг өнгөрсөн бас дурлал бол бас биш байсан байна. Харин таны X-ийн амьдралын яг сүнслэг тэр одоо сургамжийн яг нэг хэсэг болж үлдсэнийг бол Hermit үзрээр олдгож байна. Таны X болохоор танаас одоо салсандаа яг харамсаж гинүү гэдэг дээр болохоор Ace of Cups болон Moon хөдрүүд гарсан. Тэр хүн бол сэтгэлийн яг гүндээ одоо ч ингээд танд хайр нөгөө сэтгэл гэдэг зүйлийн тийм энерги бол хадгалагдсан хэвээрээ байгаа юм байна. Гэхдээ салалтандаа бол яг харамсаж байгаагаа бүрэн дүүрэн ил тод бол өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байж гин. Яг тэр хүний сэтгэл зүрхэнд бол та нарын холбоо, хуучин байсан дурсамжууд одоо ариун хайраар л нийлсэн байж таарна штэ. Тэр их булаг гэдэг ч юм уу иймэрхүү зүйлүүд бол одоо санан дурсагдж байгаа гэх юм уу дурсагдж байгаа байдалтай байна. Гэхдээ өөрийгөө таныг бодож байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй ингээд бодонгуудаа бодлоо арилгах ч юм уу өөрийгөө нөгөө хуурж байгаа мэдрэмжээ хуурж байгаа гэх юм уу иймэрхүү байдалтай харагдаж байна. Тэгээ мөн үзэр гарч ирснээр энэ харамсал гэх юм уу энэ тодорхой хэлбэртэй илэрдэггүй илүү нөгөө бодлоонтай ийм айдас төрөгдлийн хамт ингээд гарч ирдэг зүйл ахгүй харамсал гэдэг нь. Тэгэхээр яг өөрөөр хэлбэл одоо яг таны X бол таныг алдсандаа хаяа харамсаад гимших иймэрхүү зүйл байгаа ч гэсэн үүнийгээ яг бүрэн ухамсарлахгүй байна. Ил тод өөрөө хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэсэн үг. Харамсал байна уу? Байна. Бодож гин гэхдээ үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ хүнийг санах ёсгүй. Би одоо ингээ мартах ёстой. Бүх юм дууссан гэдэг ч юм уу те. Дотоодынхоо дуу хоолойг өөрөө хүлээн зөвшөөрөхгүй. Сүнслэг төвшөнд бас нэг ойлголт юмуд нь ингээ дутуу байгаа ч юм уу те. Иймэрхүү зүйл байна. Гэхдээ энэ зүйл бол ер нь хүн болгонд байдаг штэ. Надад ч гэсэн хуучин яг байсан ингээл бодож байгаа бодол мэдрэмж гэдэг зүйлээ ингээ бодохоор үгүй ингэж бодож болохгүй шүү. Эсвэл одоо юу гэдгийг бууж өгөх хүлээн зөвшөөрөх гэдэг зүйлийг хийхгүй ингээд яг тэрхүү нөгөө дотроос гаргаж урсаж ирж байгаа урсгалыгаа сөрөөд идэг гэх юм уу тиймэрхүү зүйл уусаа байдаг те яг л тийм байдалтай байна гэсэн үг шүү. За тэгээ ингээд эхнээс нь утгуудын жаахан давтангаа ингээд дүгнээд хэлэх юм бол яг энэ ууршлагаас харах юм бол та энэ харилцааг илүү мэдээж юм гүн гүнзгий сэтгэл зүрхнээсээ хайрлаж тордож хөрөнгө оруулж ирээдүйд ингээ итгэж байсан ч гэсэн мэдээж өөрийгөө ингээ илүү золиослсон өөрийгөө илүү алдсан ингээд улмаар тэнцвэрээ алдсан ийм харилцаа байсан байна. Таны X тань бол одоо амьдралтаа том одоо энергийн цохилтуудад өртөөд том хямрал маш том өөрчлөлтийн үе мөч шатуудад явж байгаа юм байна. Тэр хүн бол сэтгэлдээ таныг бодож байгаа, салсандаа харамсаж байгаа ч гэсэн энэ бүхнийг
одоо бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрж ухамсарлаж юм илэрхийлж чадахгүй байгаад байна. Та хоёрын яг салалт бол энгийн хайр дурлалын асуудал бол биш, яг сүнслэг юм төвшөндөө өмнөх насны, урд насны үйл өөрийн өрүүдээ ингэж төлсөн ийм сургамж дотоод ийм сэргэлт хийсэн иймэрхүү том өрнөл байсан байна. Тэгээд энэ бүхний яг үр дүнд бол та бол илүү өөрийгөө хайрлах, өөрийн үн цэнээ дахин тодорхойлох, өөрийн орон зайгаа хадгалах, хил хязгаараа тогтоож сурах, зөв шийдвэр гаргах, илүү зоригтой шийдвэрүүдийг гаргах иймэрхүү чадварт бол суралцаж чадсан байна. За ингээд энэ хүрээд уншлага нь бол өндөрлөж байна. Та бүхэндээ таарсан, таалагдсан бол бас маш өндөр мэдрэмжийг төрүүлж чадсан бол нэмэлт авахыг санал болгож байна. Тэгээ нэмэлтээрээ юу үзэж өгөх вэ гэхээр яг таны экстэн таны талаар юу мэдэрч бодож байна вэ? Танд юу хэлхийг хүсэж байна вэ гэдгийг харж өгье. Тэгээ та хоёр эргэж нийлэх болов уу гэдгийг харж өгье. За хэрвээ нийлнэ гэх юм бол гэж гарч ирвэл яг хизээ нийлэхэр байна. Тэгээ ямар нөхцөл болцол бүрдчиж нийлэх боломжтой вэ гэдгийг харж өгье. За хэрвээ нийлэхгүй гэж гарч ирэх юм бол шинэ учрал, дараагийн хайр хизээ шинэ учралтайгаа уулзгаар байна. За мэдээж тэр учралтайгаа уулзахын тулд ямар болцлыг хангах, ямар нөхцөлийг бүрдүүлэх ёстой вэ гэдгийг харж өгье. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор та X-тэй яг эргэж нийлэх хэрэгтэй юу гэдэг дээр хөөснөөдөөс мессежүүдийг авъя. 2 дугаар группийн сонсон мончуудаа бүгдэнд нь аз жаргалыг, амжилтыг, элбэг дэлбэг байдлыг хүсье. Тэгээ бүгдээрээ баярлалаа. Баяртай. Ингээд 3 дугаар группийн сонсон мончуудынхаа нээлттэй урилгыг эхлэхэд бэлэн болсон байна. Эхний асуулга нь бол та X-ийн тухай юу бодож, юу мэдэрч байна вэ? Таны бодол, мэдрэмж, тэгээ та хоёрын одоо харилцаанд яг бас ямар бодол мэдрэмжтэй байна вэ гэдэг дээр ерөөхдөө бол энергийн шалгалт маягаар оруулж байгаа. Энэ дээр бол Ace of Cups болон Hierophant үзэр доош хараад, Perception үзэр доош хараад, New Beginning гарч ирсэн. Таны хувьд бол яг энэ харилцаа нэлээд одоо гүн гүнзгий сэтгэлийн хайраар эхэлсэн ийм харилцаа байсан байна. Энэ хүнтэй хамт байхдаа та жинхэнэ өөрийнхөө байж өөрийнхөө бүх сэтгэлийг зориулсан, сэтгэлээ нээсэн, хайраа нээсэн гэдэг тийм мэдрэмжийг хамгийн одоо үннээрээ юм гаргаж исэн ийм харилцаа байсан байна. Гэхдээ Hierophant үзэр доош харж бууснаар уламжлалт байдал, нэг тодорхой нэг хэмжээний юм дүрм журам, зарчим гэдэг иймэрхүү зүйлийг нөгөө дагах биш, харин ч одоо илүү өөрөө өөрсдийнхөө урссан тийм энергитэй тийм харилцаа болсон байна. Нөгөө нийгмийн нийтийн зөв гэдэг ч юм уу эсвэл албан ёсны тийм нэг хим маяг гэдэг зүйл дээрөөсөө нийцээгүй тийм харилцаа байсан байна. Тэгээ тэр нь болохоор өөрөө бас сорил болж орсон гэх юм уу. Тодорхой хэмжээний яг нөгөө нийт хосуудын харилцааг ямар байдаг вэ? Нэг нийтлэг шин чанарууд байдаг шүү дээ. Дээрээс нь нэг уламжлал энтер гэл байдаг. Тэдрээс арай өөр, тийс өөр байсан байна. Магадгүй эсвэл таны X гадаад хүн байсан байж бас болно. Үзэл сурталын, үзэл бодлын тиймэрхүү зүйлүүд нэлээд зөрчилдсөн ийм харилцаа болсон байж болно. Perception хүзэр маань доош харж бууснаар болохоор заримдаа таны хувьд бол яг энэ харилцааг илүү нөгөө боддоор ойлгоё, харъя гэж юусоо бодоогүй. Зүн совин, дотоод дуу хоолой, аливаа дохио гэдэг зүйлийг бол тоогоогүй, ойлгоогүй, хитрхи сэтгэл хөдлөлөөр хандсан болцшгүй бас анхааруулж оруулж ирж байна. Тэгээд New Beginning дээр бол та одоо ч гэсэн дотроо одоо энэ харилцааг дуусаагүй, яг бүр дуусаагүй гэж бодож байгаа гэх юм уу? Харин ч одоо шинжлэхдэх боломжтой, эсвэл ямар нэгэн шинэ эхлэлийн хаалга одоо миний өмнө байна гэдэг ч юм уу, дахиад бүх зүйлийг шинээр эхлэнэ гэдэг ч юм уу, тийм одоо горилготой, бодолтой байгаа юм байна гэдгийг илэрхийлж байна. За энэ энергийн шалгалт нь болохоор яг таар тохирч ивэл бас зөв группээ сонгосон байна гэж ойлгож болно. Дараагийн асуулга нь болохоор таны X тань яг одоо ерөөхдөө юу хийж байна? Амьдралд нь одоо яг ямар процесс, амьдрал нь юу болж гин, юу өрнөж гин гэдэг ч юм уу, тэр тал дээр үзэхэд болохоор Knight of Cups, the Two of Pentacles, Nine of Cups, тэгээд үзэр маань уруу гараад Great Match бас уруу гарч ирсэн. Тэгэхээр таны X бол яг одоо яг Knight of Cups-ийн энергитэй гэсэн. Өөрийн мэдрэмж, одоо сэтгэл хөдлөл, сэтгэл нь хаашаа урсж ийн, түүнийгээ дагаж амьдарч байгаа юм байна. Илүү нөгөө романтик сэтгэл хөдлөө юм илэрхийлэх байдалтай гэх юм уу? Тиймэрхүү байгаа юм байна. Тэгэхээр Two of Pentacles гарч ирснээр амьдралтай юм хоёр сонголт, хоёр оролцоож гэх юм уу? Ийм хоёр зүйлийн хооронд тэнцвэр олох гэж хичээж байгаа. Иймэрхүү байна. За магадгүй өөр хүнд бас зүрхээ өгж байгаа ч юм уу, өөр хүнд татагдж байгаа тиймэрхүү зүйл бас байж болно. За Nine of Cups гарч ирсэн маань болохоор гаднаас харахад илүү нөгөө
happy те амар joy тийм хүссэн зүйлээ биелүүлж байгаа. Ингээд гаднаас харахад одоо юу гэдгийг салцсан ч гэсэн ингээд би бинэ блог хийгээгүй ингээд ерөнхий сториг нь үзээд ч юм уу те хаана явж байгаа ингээд постуудыг оруулахаар ингээд юуч болоогүй илүү happy байгаа юм шиг ингээд харагдчихж магадгүй. Гэхдээ энэ нь бол илүү нөгөө гадна талын үзэмж байна. Харин ч дотооддоо бол бас нэг тодорхой хэмжээний юм дутагдaltaй дутуу зүйлүүд маш их байгаад харагдаж байна. Тэгээд дээд үзэр маань уруу гарч босноор болохоор одоогор бол маш том өөрчлөлт ирж байгаа гэх юм уу. Тэгээд тэр зүйл болохоор харахандаа хүлээж аваагүй байдалтай. Тэгээд өнгөрсөнтэйгөө нэлээд зурлалцсан шинэ шат руу, шинэ цикл руу орохоос одоо эсэргүүцсэн гэх юм уу. Нөгөө талаараа болохоор great match гарч ирсэн. Таны X-ийн амьдралд байгаа харилцаа ч юм уу эсвэл одоо эргэн тойрны орчин, хүрээлэл, тиймэрхүү нөхцөл нь бол өөрт нь бол тиймч тохирох тийм зүйл, тийм орчин, тийм нөхцөл бол биш байгаа даа. Сэтгэлд нь бас нийцэх үйц тийм орчинд ч юм уу, тийм ажил, тийм найз нөхөдтэй ч юм уу тиймэрхүү зүйл бол сэтгэлд нь нэг бол нийцэхгүй, нөгөө талаараа бол өөрт нь яг цогцох тийм төгс тохиролч гэх юм уу тиймэрхүү зүйл биш байгаад харагдаа тий. X-ийн хувьд бол сэтгэлийн яг ханамж гэдэг зүйлийг бол өгөхгүй байгаа тохио магадгүй бүр ингэж болно. Хин нэг нь татагдахыг хүсэж байгаа өмнөх харилцаагаа амархан мартахын тулд өөр хүн одоо сэтгэлээ илэрхийлэх ч юм уу эсвэл нэг тодорхой хэмжээгээр майчлах ч юм уу иймэрхүү зүйл байгаа бол хичнээн ингээд шинэ хүнд ингээ майчлаад байсан ч гэсэн тэр хүн яг дутууг нь нөхөж чадахгүй ч юм уу сэтгэлд нь хүрхэц бол бас биш юм хоос орон зай ингээ байгаад өрнөж байна. Тэгвэл дараагийн асуулга нь болохоор та хоёрын одоо яг салтын гол шалтгаан нь юу вэ гэдэг дээр болохоор lovers card гарч ирсэн. Тэгэхээр та хоёрын холбоо мэдээж маш хүчтэй байсан, хувь тавилангийн нэлээд шинж чанартай. Гэхдээ энэ харин амархан байгаагүй, хялбар байгаагүй, тийм гоё сайхан бол бас байгаагүй, нэлээд сорилтуудтай, сурамжуудтай байлаа. Nine of Pentacles маань уруу харж бууснаар та хоёрын яг аль нь бүрэн бие даасан байгаад юм уу? Аль нь илүү материал, сэтгэл зүйн хувьд илүү доктортой байж бол чадаагүй. Энэс үүдэлтэй тийм харилцаанд нэлээ бие биенээсээ хитрхи хамааралтай байсан. Би биендээ цаг зарцуул, сэтгэлээ зарцуул, хөрөнгө мөнгөө зарцуулж одоо би сэтгэлээ зарцуулж гээд иймэрхүү бие биендээ яг хайрын хөрөнгө оруулалт шүү. За манайхаа шууд утгаар хэлж ойлгож болохгүй. Одоо бие биендээ яг хөрөнгө оруулах тэр байдал нь нэлээд дутуу байсан. Struggle маань доош харж бусан. Тэгэхээр та хоёрын харилцааны хооронд бол нэлээд зөрчил байсан, маргаан байсан, тэмцэл байсан. Эцэстээ хүчээр шийддэг байсан юм л да. Үгүй би, үгүй чи, минийх зөв, үгүй гэд. Тэгээ нөгөө хүчээр шийдэхий аргагүй болоод одоо эцэстээ тулаад гэсэн үг. Тэгээд ингээд салалт ч юм уу холдох иймэрхүү зүйл процесс болсон гэж ойлгож байна. Тэгээ энэ бол та хоёрт бол алдаатай байсан гэхээс илүү өөрийн хөгжлийн шатанд ингээд бэлэн биш байсан. Угаасаа аль нь бэлэн биш байсан. Энэ харилцаагаа авч явах хэмжээний ухаарал байгаагүй, хумсар бас хөгжөөгүй, сүнслэгдэл хөгжөөгүй, амьдралынхаа суурьуд эдэн штэ суурь хундамууд байдаг хөтөж чадаагүй. Ингээд бүх талаараа ерөөхдөө хөгжил дотоо байснаас ингээд үүдэлтэй гэж бол гарч ирж байна. Emperor хүзэр болон Ancient Wisdom хоёр хүзэр маань гарч ирсэн. За энэ бол яг та бүхний яг салтаас үүдэлтэй, энэ харилцааны үүдэлтэй амьдралын сургамж хичээлэг бол зааж байгаа. Энэ харилцаанд танд болон таны экс маш юм мэдээж гүн сүнслэг хэмжээний хичээлэг бол өгсөн байна. Хитрхи контролдох, хитрхи хяналт тогтоох, хил хязгааруудаа давах тиймэрхүү оролдлогууд энэ харилцааг бол нураасан байна. Тэгээ хайр гэдэг нь тэнцвэрт байдалд оршдоггийг ойлгуулсан. За ийм хичээл байсан байна. Нөгөө талаараа Ancient Wisdom гарч ирснээр энэ харилцаа таныг илүү сүнслэг мэдлэгний мэрэгдийн онч өгс, зүүр өгс, иймэрхүү зүйл рүү хөтлөөд өөрийнхөө дотоод үнд цэнийг илүү танихад ийм хүрхсэн ийм харилцаа байна. Хайрын харилцаанд тодорхой хэмжээний эцэг эхээс нь хоёр талаас нь ингээд оролцоо маш их байсан харагдаж байна. Тэр оролцоо одоо үл тоосон хитрхи нэг талыг барьсан. Хитрхи хайрын харилцаагаа барьсан. Нэг талаараа эцэгийнхээ үгийг бас сургамж болоод ойлгох ч юм уу, нэг удаа ч гэсэн сонсож үзэх ч юм уу те. Эсвэл нөгөө хэлжсэн ярьжсэн мэрэгэн үг сургаалуу зүүр үг тэрийн утга учирыг бас сайн ойлгоогүй. Хийж байгаа дохойг бас сайн ойлгоогүй. Тиймэрхүү зүйл бас байж болно. Аль талынх нь гэр орны зүгээс бас оролцоонууд байсан байж болно. Тэгээ ерөөхдөө ихтэй ингээд шалтгааныг харахаар нөгөө хоёр группээ бодвол илүү хөнгөн байна. Тэгэхээр нөгөө хосууд нэлээд бас өөрсдөө залуу хүмүүс байж болно. Залуу хүмүүс болохоор нөгөө илүү юмд хүлээцтэй ингээд буур суурьтай хандна гэхээс илүү нөгөө сэтгэл зүй, сэтгэл хөдлөл тэгээ босод нөгөө жирийн сажиг юм шалтгаанаар болж ингээд бас харилцаагаа дуусгадаг нэг тиймэрхүү энерги бас давхар харагдаж байна. Дээрээс нь болохоор Emperor хүзэр маань доошоо харж буунаа гэдэг маань болохоор эрэгтэй хүнээс бас оролцоотой магадгүй өвөө
аавууд байж болно. Эсвэл хоёр хосын маань одоо эрэгтэй нь байж болно. Эрэгтэй хүнээс болсон гэдэг нь манайхаа шууд тэр эрэгтэй хүний буруу гэсэн үг биш. Эрэгтэй нь гэдэг нь болохоор нэг талаараа арай илүү нэг жаахан ноён нуруутай, арай илүү хүлээцтэй гэх юм уу, арай зарчимч нэг иймэрхүү жоохон менеж ингэж хийх ёстой байж дээ л гэдэг нэг иймэрхүү мессежүүд бол орж ирж байна. Хүний маань яг сонголтын хэрэгслээр сонгогдсон Lower Circle-аас гарсан хөзрөөс болохоор яг ямар мессеж ирж байна гэхээр энэ харилцааны хамгийн том сургамж бол шүүмжлэл гэдэг зүйл хайр дурлалыг эвддэг. Би бинийгээ хүлээстэй хандаж, хүндлэлтэй байж нөгөө алдаа оноотой хамттан, сайн муутай нөгөө хамттан авч явах хүлийн зөвшөөрж дутуу байжээ гэдэг нэг юм том сургамж ирсэн байна. Хүлийн зөвшөөрөх нь дамаа энэ хайрын холбоог, харилцаа холбоог бол маш сайн өөрчилж өгдөг юм шүү гэдэг ийм сургамжийг бол бас өгсөн байна. Таны экс яг таныг бодож байна уу гэдэг асуултанд болохоор Temperance болон Nairo Wands хоёр хүзэр гарч ирсэн байна. Nairo Wands нь бол уруу хараад болсон байна. Таныг Temperance буюу тэр тэнцвэрийг авчирдаг аливаа харилцааны яг тэнцвэрийг авчирч өгдөг хүн нь таныг гэж боддог байсныг бол энэ хүзэр бол харуулж байна. Гэхдээ Nairo Wands манд уруу харж буусан гэдэг нь болохоор тантай маш юм гал халуун юм холбоо үүсгэсэн гэж боддог байсан. Тэр гал нь бол мэдээж доктортой биш, хитрхи түргэн шатсан бүрэн аут хийсэн байсан гэдэг одоо тийм дүгнэлттэй. Танаас яг салсандаа харамсаж байна уу гэдэг асуулга явж байгаа. Энд бол Five of Swords болон Chariot үзэр маань доош харж буусан. Мэдээж нөгөө салсандаа ингээд харамсахгүй өөрийгөө ялсан мэтэр ч юм уу ялалт гэж бол мэдээж хараагүй байна. Five of Swords маань гарснаар энэ салтанд хоёр талаасаа лайлалн жинхэнэ утгаараа мэдээж ялсан зүйл байхгүй. Энэ бол зүгээр сэтгэлдээ юу гэдэг шархаавсан гэж бол хувьдаа бол бодож байгаа юм байна. Дараагийн чиглэлээ төлөвлөгөөнүүдээ огт гаргаагүй, чиглэлгүй гэсэн үг. Ямар нэг үйл хөдлөл аваагүй, урагшлын ингэж хийе гэсэн ямар ч тийм одоо төлөвлөлт байхгүй. Нэг жаахан хяналтаа алдсан тиймэрхүү мэдрэмжтэй байна. Тэгээ энэ нь мэдээж нөө салсандаа бол тодорхой хэмжээгээр бол харамсаж байгааг бол илтгэж байна. Гэхдээ өөрөө шийдэж болох байсан уу гэж одоо бодож эргцүүлж нэгтэд хэлэхэд бол яг энэ уншлагаас харахад энэ харилцааг үнэнч танасаа ингээд чин сэтгэлээсээ яг хайраараа ингээд мэдэрсэн ч гэсэн яг бодит байдал дээр бол илүү нөгөө тэнцвэрээр тогтвортой байдал гэдэг зүйл бол угаасаа дутсан харагдаж байна. Нөгөө талаараа таны экс бол одоо танасаа харахад илүү нөгөө happy as жаргалтай юм шиг боловч дотроо нэлээд шин өөрчлөлтүүдэд бэлэн биш. Өрсөндөө зурлалцсан сэтгэл хоосон тийм мэдрэмжтэй байгаа юм байна. Тэгээ та хоёрын салт бол юм сүнслэг сургамж байсан уу байсан. Гэхдээ энэ нь одоо өөрийгөө болон нөгөө хүний хүлэн зөвшөөрөх ёстой гэдгийг харуулсан сургамж байсан байна. Тэгээд таны экс бол таныг боддог. Таныг өгч байсан тэр хайр, тайвшралтай тэр дулаан байдал, халуун байдал тэр зүйлийг бол санаж байгаа юм байна. Гэхдээ салсандаа бол тодорхой хэмжээнд бас харамсаж байгаа ч гэсэн өөрийнхөө яг замналыг одоо яг бүрэн ойлгоогүй, жаахан төөрөлдсөн тиймэрхүү байдалтай байгаа харагдаж байна. За энэ үрээд уншлага нь бол өндөрлөж байна. Та бүхэнд яг таарсан, тохирсон, таалагдсан бол бас том хэмжээний мэдрэмжийг өгч чадсан бол нэмэлт авахыг санал болгож байгаа. За нэмэлтээр яг юу үзэж өгөх вэ гэхээр таны экс яг таны талаар юу мэдэрч байна, юу бодож байна, дээрэс нь танд юу гэж хэлхийг хүсэж байна гэдгийг харж өгье. Хоёрдугаар та хоёрын хувьд яг эргэж нийлэх боломж байна уу, яг нийлэх үү гэдгийг харж өгье. За 3 дугаарт хэрвээ нийлэх боломжтой гэж гарах юм бол хизээ нийлхийг харж өгөөд ямар нөхцөл болцол яг үүсгэж буцаж нийлэх боломжтой юм бэ гэдгийг нь харж өгье. Хэрвээ та хоёрыг нийлэх боломжгүй гэж гарч ирэх юм бол таны дараагийн шинэ учрал жинхэнэ хайр яг жинхэнэ хайртайгаа хизээ учрах вэ гэдгийг харж өгье. Тэгээд тухайн шинэ хайртайгаа ямар нөхцөл болцлыг хангаж иж бас уулзах тэр үе талгын нэгтгэх гэдгийг бас харж өгье. Тэгээд хамгийн сүүлд нь бол яг экстэйгээ эргэж нийлэх хэрэгтэй юу гэдэг одоо сахиусны мессежийг нь бол бас харж өгье. Манайчуудаа бүгдэнд нь аз жаргал, амжилт, хэлбэг байдлыг хүсье. Баярлалаа.